За сайн бацхан уу та бүхэндээ гигийн өдрийн мэндийг хүргэе. Астра Солон байна. 2026 оны 6 сарын 28-ны өчирхөйгөө хүрэх гэж байна. За 28-нд болохоор нар маань иргэшээж байгаа ням гараг маань те одоо нарны маань иргэшээж байгаа энэ өдрийн ээлтэй өнгө шар өнгө байдаг. Тэгээд илүү их анхааралтай байх жилтэнгүүд маань бар болон туулай жилтэнгүүд байна. Энэ өдөр үсээд суулгахад ээлтэй бидний анхаарах ёстой идэрхтэнгүүд болохоор чих болон толгой. Чихээ цоолохгүй байвал сайн байгаа шүү манайхаа. Тэгээ толгоогоо зөхгүй, толгоогоо ядраахгүй тий. Толгойд байгаа бүх одоо хэсгүүдийг гэмтээхгүй байхыг тун их хичээлтэй өдөр байна. За энэ өдөр маань шөнийн 14 болж байгаа болохоор цөмөрөө илүү ихтэй арай илүү их дэлгэрэнгүй авч үзэж энэ өдөр анхаарах ёстой зүйлүүдээ одоо ингээд сонсч хүлээж авцгаая. Өглөөний 8-аас 9 цагийн хооронд. Энэ үед хооронд яавал дээрөө гэхээр өөрөө өөрийгөө бусдтай битгий харьцуулаарай. Хайр дурлал дээр ямарваа нэгэн жүжиг, драм битгий үүсгээрэй, битгий модалцаарай. Өөртөө бусдын анхаарлыг татахын тулд хит их хичээх хэрэггүй цаг өшөө дээрээс нь өөрийнхөө хүүхдтэй холбоотой ямарваа нэгэн асуудал дээр битгий их эмзэглэж үр хүүхдээ гомдоогоорой гэж зөвлөмөр байна. За тэгвэл 9 цагаас 12 цагийн хооронд цөмөр юуг анхаарах вэ гэхээр хуучин шаргачин сөхөгдөх вэ? Ээжтэйгээ муудалцаж ерөөсөө болохгүй, ээжтэй холбоотой асуудал сөхөх вэ? Битгий сөхөөрөө тийм үү? Өөрийнхөө аюулгүй мэдрэмжтэй болчих вэ гэдэг зүйлээс болоод битгий бусдтай одоо зөрчил үүсгээрэй гэж зөвлөмөр байна. За өдрийн 12 цагаас 14 цагийн хооронд юун дээр илүү анхаарал зүгээр вэ гэхээр хэн нэгэнтэй буруу ойлголцох вэ? Болгоомжтой бай. Ах トゥ утэйгээ битгий маргалдаарай. Юмн дээр хит их бодож, хит их туушрахтаа сөрөг зүйл дээр тийм үү битгий их одоо фокуслаарай гэдгийг зөвлөмөр байна. За өдрийн 2 цагаас 5 цагийн хооронд юун дээр анхаарах вэ гэхээр мөнгө санхүүтэй холбоотой зүйл дээр ухаалаг хандъя. Ялангуяа одоо өөрийгөө хангалтгүй гэж бас битгий бодороо яагаад гэвэл бидний мөнгө гэдэг одоо энергит биш үү? Бидний яг бие махбод гингуудаа бидний нөгөө нэг дархлааны энергитэй холбогддог байхгүй юу. Тийм учраас өөрийнхөө дархлааг сайн балгаад өөрийгөө хангалттай гэж бодож мэдэрч өөрийгөө аягүй сайн өрөөх юм бол бидний яг энэ мөнгөний энерги одоо ийм сулрах мөнгөний айцтай болох санаандгүй бодлогогүй худалдаа авалт ихээс хамгаалнаа. За дараа нь болохоор одоо 5 цагаас орой 7 цагийн хооронд юуг цөмөр анхаарах вэ гэхээр хит их ууралж болохгүй юмд ингээд хит их мэдрэмтгий байгаад тах юм бол бас жоохон юм бодолтой уужуу хандахыг хичээгээрэй. Ялангуяа бусад хүмүүс өөрийг чинь яаж үнэлж байгаад битгий автаарай гэж зөвлөмөр байна. Шалтгаан нь ингээд өөрийн чинь те би хинбэ гэдэг одоо хүний бие төвийг ямарваа нэгэн гадны нөлөөтэйгөөс ингээд те чи айгу мууштай, чи айгу дутууштай гэдэг ямар ч тийм үгэнд одоо битгий ганхаараа гэдгийг л одоо хэлхийг зөвлөхийг хүсэж байгаамаа гэсэн үг. За тэгээд дараа нь 7 цагаас 9 цагийн хооронд юун дээр анхаарах вэ гэхээр өөрийнхөө сүүдэр тал дээр тийм үү одоо ялангуяа одоо айдас тал дээр өөрийгөө ганцаардчих вэ гэдэг тал дээр битгий өөртөө фокуслаарай. Тийм бодлыг өөрөөсөө шууд гаргаарай. Ялангуяа зүгээр ингээд илүү ихтэй сайхан юмыг ингээ мөрөөдөөд, сайхан бясалгаад, зүүн сайвангоо сонсоод тэгээд одоо энэ айдас гэдэг зүйлээс ганцаардал гэдэг зүйлээс өөрийгөө аврах хэрэгтэй. Нэгсэндээ өөрөөсөө зүхтах биш, өөртөөгөө тэ уулзах ийм зөв цаг хугацаа байгаа шүү. За тэгвэл түүний дараагаар тийм ээ орой 9 цагаас 10 цагийн хооронд цөмөрөө яасан дээрөө гэхээр за энэ хооронд найзуудтай өөрийнхөө нууцыг ярихгүй байвал зүгээр. Шалтгаан нь одоо найз гэдэг хүн чи өөрөөс чи урвчих бий, өөрт чи ярваа нэгэн хүлээлт өгчих бий тийм үү. Тэгэд иймэрхүү зүйлээс болгоомжлоод байвал зүгээрээ гэж зөвлөмөр байна. За ингээд ням гараг буюу шөнийн 14-ийнхаа зөвлөгөөг энэргээд өндөрлж байна. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Астра Золан байлаа. Баярлалаа. Баяртай.